Яагаад зөвл Японд магистр хамгаалах ёстой вэ? Сайн бацхан залуусаа өнөөдөр би та бүхэнд яагаад маш олон гадаад оюутнууд Японы магистрийг сонгодог вэ гэдэг талаар өөрийнхөө бодлыг маш тавчхан уулзъя гэж бодлоо. За нэгдүгээрт Японд магистр бол зүгээр нэг хичээл суугаад дүн авах газар биш. За энд таныг оюутан гэхээсээ илүү залуу судлаач гэж хардаг. Та өөрийн гэсэн ширээтэй, компьютертэй, бүр лабораторитой болно гэсэн. Өөрөөр хэлбэл та зөвхөн онл үзэх биш, жинхэнэ утгаараа шинжлэх ухааны галтгоонд орж ажиллана гэсэн үг. За хоёрдугаар та профессор буюу таны сенсей. Японд багш шавийн барилдлага маш нарийн байдаг. Та профессороор зөвхөн хичээл заалгаад зогсохгүй амьдралын болон карьерийн маш том чиглүүлэг менторшип авч болдог. За багштай таныг гардаж авч бэлддэг учраас судлаач тань мэдээж чанартай болдог. За гуравдугаар Японы диплом болон энд ажилласан ажлын туршлага дэлхийд хүлээн зөвшөөрөгдөхөд тань тус болно. Ялангуяа технологи, инженерийн салбарт таныг маш өндөрөөр хөндлөх болно. Дээрээс нь Япон улс өөрөө ажил хүчний хомсдолтой байгаа. Мөн маш олон Япон компаниуд гадаад зах зээл сонирхож байгаа энэ үед магистрийн зэрэгтэй гадаад залууст Японы топ компаниудад орох үе таалга ерөөсөө нээлттэй байгаа гэж хэлж болно. За эцэст нь хэлэхэд Японд сурна гэдэг бол зөвхөн эрдмийн зэрэг авах биш. Япончуудын тэрхүү нягт, нэмбай, соёл, хариуцлага, хүндлэл, цаг баримтлалыг өөртөө суулгаж авна гэсэн үг. Энэ л таныг хаанч гологдохгүй мэрэгжилтэн болгодог гол хүчин зүйл нь болох юм болов уу гэж бодож байна.